Сайн байцгаана уу, та бүхний бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. За архитектурын салбарт бидний ойлголт, бодит байдлын мэдрэмжийг сорьсон гайхамшигтай бүтээлүүд байдаг. Эдгээр байгууламжууд нь зөвхөн урлагийн бүтээл биш, мөн инженерийн ур чадвар, хүний төсөөллийн агуу чадварыг илэрхийлдэг. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ хүндрэлтний бүтээсэн хамгийн гайхамшигтай байгууламжуудыг хамтдаа сонирхцгоё. Хятадын өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн үнд манан будангаар хучигдсан сүрлэг нэгэн уул байдаг. Түүнийг мөн Фанжин буюу Фанжин уул гэж нэрлэдэг. Далайн түвшнөөс 2570 м өндөр цөндөрлөх энэ уулыг хүмүүс зөвхөн байгалийн гайхамшиг гэж биш, харин ариун шүтэн хэмээн хүндэлдэг. Фанжин гэдэг нэр нь Брахмагийн ариун орон гэсэн утгатай үгнээс гаралтай байна. Эрт дээр үеэс буддын шашны мөргөлчүүд энэ уулыг Майдар бурхны ариун оршихуй гэж үзэж иржээ. Тиймээс олон зууны турш хүмүүс их цаад өтгөн аюултай замыг туулан эндэрж мөрөгдөг байсан гэдэг. Фанжин уулын хамгийн гайхамшигтай зүйл бол түүний байгаль юм. Уул бүхэлдээ өтгөн ойгоор бүрхэгдсэн бөгөөд олон сая жилийн турш бараг өөрчлөгдөөгүй ой өнөөдрийг хүртэл хадгалагдан үлджээ. Манантай уулсын дунд авраг модод тэнгэр өөд сунаж, доор нь ховор амьтад нуугдан амьдардаг. Энд зөвхөн энэ ууланд л байдаг маш ховор амьтад бий. Тэдний нэг нь Гуйжоугийн алтан сармагчин юм. Цэнхэрдүү нүүртэй алтлаг үстэй сармагчин дэлхий дээр маш зүүн үлдсэн бөгөөд зөвхөн Фанжин уул орчимд амьдардаг. Мөн Хятадын авраг, саламандр, хүдэр, ревзийн гургуул зэрэг устдах аюулд орсон олон амьтан энэ ууланд оргиндов. 1978 онд Хятадын засгийн газар энэ газрыг хамгаалах зорилгоор Фанжиншан үндэсний дархан цаацт газрыг байгуулжээ. Харин 1986 онд ЮНЕСКО үүнийг дэлхийн шин мандлын нөөц газар болгон бүртгэсэн байна. Гэтэ дэлхийн нийт Фанжин уулын үн цэнийг бүрэн ойлгосон мөч бол 2018 он байлаа. Тэр жил ЮНЕСКО энэ уулыг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. Учир нь Фанжин уул бол зөвхөн байгалийн үзэсгэлэн биш, мөн амьд байгалийн музей, сүнслэг ертөнцийн ариун төв байв. Өнөөдөр Фанжин ууланд оцсон хүмүүс манан тунд сүндэрлэх ориглуудыг хараад яг л өөр ертөнцид ирсэн мэт мэдрэмж төрдөг гинэ. За Фанжин уул бол байгаль, түүх, шашин, нууцлаг ертөнц бүгд нийлсэн Хятадын хамгийн гайхамшигтай газруудын нэг юм. Товчхондоо байгальд дурлагчид болон адал явдал хайрагчдын хувьд Фанжин уул бол заавал очих ёстой газар юм байна шүү. Дараагийн гайхамшиг маань Италийн хойд хэсэгт Верона хотын ойролцоох нам гүмхэн Марчеллис тосгонд дэлхий дээр хамгийн ер бусын байшингуудын нэг оршдог. Түүнийг Вилла Гирассол гэж нэрлэдэг. За Гирассол гэдэг нь италиар наран цэцэг гэсэн утгатай. За энэ нэрийг сонсоход романтик сонсогдож болох ч үнэндээ энэ байшин яг л наран цэцэг шиг өдрийн турш нарыг даган иргэдэг ажээ. 1930-ад оны үед Италийн нэрт инженер Анжело Инверници хүн төрөлхтөн урд өмнө хизээж харж байгаагүй байшин бүтээхийг мөрөөдсөн байна. За тэрээр нарны гэрэл хүний эрүүл мэндэд маш чухал гэж үздэг байсан бөгөөд нарыг дагаж иргэдэг үргэлж гэрэлтэй байдаг байшин барина гэж шийдсэн байна. Энэ санаанд нь Францын Жан Сеймон гэх эмчийн бүтээл их нөлөөсөн гэдэг. Жан Сеймон өвчнүүдтэй нарны эмчилгээ хийх зориулттай нарыг даган иргэдэг Солиари буюу тусгай байгууламж бүтээсэн юм байна. Инверници тэр санааг хараад хэрвээ жижиг тэр байгууламж эргэж чаддгийн бол бүхэл бүтэн байшин яагаад эргэж болохгүй гэж хэмээн бодсон байна. Инверници зөвхөн инженер биш, харин ирээдүйг төсөөлөгч хүн байв. Тэрээр өөрийн мөрөөдлийг бодит болгохын тулд механик инженер Ромоло Карапаки, архитектор Ettore Fagioli, интерьер дизайнер Fausto Saccarotti болон олон уран бүтээлчтэй хамтран ажилласан байна. Түүний охин Лидия Инверници хожим аавынхаа тухай дурсахдаа аав байшин ганцаараа барьж чадах байсан. Гэтэ тэр шинэ эрен үе ирж байна. Бүхнийг өмнөх шигээ барих ёсгүй гэж итгэдэг хүмүүсийг нэгтгэхийг хүссэн хэмээн ярьжээ. 1929 онд Анжело Инверници иргэдэг байшингийнхаа анхны зураг төслийг гаргаж эхэлсэн байна. Харин 1931 онд барилгын ажил эхэлжээ. Тэд зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бөгөөд энэ төслийг шинэ технологи, шинэ материал турших талбар болгосон байна. Тухайн үед бетон болон фиброцемент гэх шинэ материалуудыг ашиглаж байжээ. Гэвч байшин эргэх үед үүсэх чичиргээнээс болж хананд ан цав гарах аюултай байсан тул Инверници гадна хананд бетон биш, харин хөнгөн цагаан хавтан ашиглах шийдвэр гаргасан байна. За эхэндээ тэр байшинг зөвхөн 180 градус эргэдэг байхаар төлөвлөсөн. За гэвч туршилтын дараа бүтэн 360 градус эргүүлэх боломжтойг ойлгосон байна. 4 жилийн ажлын дараа 1935 онд Вилла Гирассол бүрэн дууссан байна. За энэ байшин 2 давхар бүхий
2 жигүүрээс бүрдэх бөгөөд тэд хоорондоо тэгш өнцгөр холбогдсон байдаг. За бүх байгууламж 44 м өргөн дугуй бетон суурин дээр байрладаг бөгөөд төв хэсэгт нь 42 м өндөр цамхаг сүндэрлэдэг. За яг энэ төв тэнхлийг тойрон байшин бүхэлдээ эргэдэг. 2 дизель хөдөлгүүр асар том байшинг хөдлөгдөг байсан бөгөөд 15 жижиг тэрэгцээр 5000 шоо метр хэмжээтэй аварга байгууламжийг аажмаар гулсуулан хөдлөгдөг. Байшин секундэд ердөө 4 м хөдөлдөг бөгөөд нэг эргэлт хийхэд 9 цаг 20 минут шаардлагатай байв. Вилла Гирассолийн дотоод зохион байгуулалт ч гаднах төрх шигээ гайхамшигтай. Нэгдүгээр давхурт хоолны өрөө, хөгжмийн өрөө, ажлын өрөө галтайгоо агуулгах болон амралтын өрөөнүүд байрлана. Харин хоёрдугаар давхурт унтлагын өрөөнүүд болон угаалгын өрөөнүүд байдаг. Энэ байшингийн хамгийн гайхалтай онцлог нь нарны гэрлийг бүтэн өдрийн турш дагаж чаддаг явдал юм. Байшин аажмаар ирэх тусам цонхны цаадах байгаль өөрчлөгддөг. Өглөөний нар нэг талаас тусаж байсан бол орой болоход бүхэлдээ өөр дүр зураг харагддаг. Гэвч доторх өрөөнүүд үргэлж гэрэлтэй хэвээр байдаг байжээ. За дээвэр дээрээ өргөн тагттай булангийн өрөөнүүд нь хүртэл хувийн тагттай байсан нь энэ байшинг бүрч тансаг болгож байв. Удалгүй Вилла Гирассол Италийн хамгийн гайхамшигтай архитектурын бүтээлүүдийн нэг болжээ. Тансаг цэцэрлэг, усан сан, теннисний талбайтай энэ газар зөвхөн байшин биш, харин ирээдүйн тухай мөрөөдөл байв. Өнөөдөр ч хүмүүс энэ байшинг хараад гайхдаг. Учир нь 1930-аад онд компьютерч байгаагүй тэр үед нэгэн инженер нарыг дагаж иргэдэг байшин бүтээн гэж мөрөөдөд зогсохгүй түүнээ бодит болгож чадсан юм. Вилла Гирассол бол хүний төсөөлөл, шинжлэх ухаан, хангаах ухаан, мөрөөдөл нийлвэл боломжгүй мэт зүйл хүртэл бодит болдог гэдгийн амьд нотлохоо юм аа. За дараагийнхан Хятадын Сичуан мужийн Лянгшан и үндэсний өөртөө засах тойргийн Жао Жюэ өргөт дэлхийгээс тасарсан мэт нэгэн тосхон байдаг. За түүнийг Хятадтай тосхон гэж нэрлэдэг. Ойролцоогоор 200 жилийн түүхтэй энэ тосхон далайн түвшнөөс 1400-аас 2300 метрийн өндөрт асар өндөр хадны ирмэг дээр оршдог. Тосхны дээрч доорч бараг босоо шахуухад цохоо байдаг тул холоос харахад яг л тэнгэрт өлөгцсөн мэт санагдана. Нийт 72 өрх 700 гаруй хүн амьдардаг энэ газар олон жилийн турш бараг тусгаарлагдсан байжээ. Зам харилцаа маш хэцүү байсан учраас хүмүүсийн тосхныг сармагчингууд амьдардаг газар гэж хочилдог байсан байна. За энэ тосхонд амьдрах нь байгальтай хийдэг өдөр тутмын тэмцэл байв. Ялангуяа хүүхдүүдийн амьдрал маш хүнд байсан. Тосхны хүүхдүүд сургуультай явахын тулд 800 м өндөр хад даган өгсөж уруудах хэрэгтэй болдог байв. За эрт үед энэ зам нь мод мөчрөөр хийсэн энгийн шат байсан бөгөөд бороо салхитай үед бүрч аюултай болдог байжээ. Хүүхдүүд тэр шатаар өдөр бүр амьд үйсэн аялал хийдэг байсан бөгөөд албан ёсны мэдээллээр дор хаяж 7 хүн тэр хаднаас унаж нас барсан гэдэг. Замын аюулаас болж сурагчид 2-7 хоног тутамд гэртээ харьдаг байсан бөгөөд хичээлийн үеэр сургууль дээрээ дотор байранд амьдардаг байж. 2015 онд Бээжингийн нэгэн сэтгүүлч Жинжэ тосхны хүүхдүүд аюултай шат өгсөн сургуультай явж зургийг авсан байна. Тэр зургууд нь интернетээр асар хурдан тарж дэлхийн нийтийн анхаарлыг татсан байна. Хүмүүс 21-р зуунд хүүхдүүд ийм нөхцөлд амьдарч байна гэж юу хэмээн гайхаж байв. Энэ явдлын дараа Хятадын эрх баригчид тосхонд илүү аюулгүй төмөр шат барьжээ. Мөн тосхны дэд бүтцийг сайжруулах томоохон төсөл хэрэгжүүлсэн байна. Инженерүүд өндөр цамхаг тосхнуудыг холбосон гүүрүүд барьж яаралтай үед ашиглах босоо тээврийн систем хүртэл байгуулжээ. Ингэснээр тосхны оршин суугчдын амьдрал өмнөхөөсөө хамаагүй аюулгүй болсон. Гэвч тосхон зөвхөн энэхүү хатуу амьдралаараа алдартай биш. Энэ газар байгалийн гайхамшигтай үзэмжтэй. Энд сүрлэг, хавцал, халуун аршаан, өтгөн ой, мод байдаг бөгөөд байгаль нь баг хүний гар хүрээгүй хэвээр хадгалагдсан үлджээ. 2016 онд энэ тосхны тухай баримтат видео хийгснээр дэлхийд даяар улам алдартай болсон байна. Харин 2019 онд тосхон Хятадын үндэсний хэмжээний шилдэг өдөөгийн аялал жуулчлалын тосхны жагсаалтанд оржээ. Мөн 2020 онд Хятадын зуны амралт эрүүл мэндийн шилдэг 100 газрын нэг хэмээн нэрлэгдсэн байна. Сүүлд Хятадын засгийн газар тосхны ихэнх оршин суугчдыг Жао Жюэ хот руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд тосхны үндсэн хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. За өнөөдөр энэ хүү тосхон бол зүгээр нэг хадан дээрх суурин биш. Энэ бол хүний дэсвэр хатуужаал, байгальтай хийсэн тэмцэл, ядуурл ба хөгжлийн хоорондох асар том ялгааг харуулсан дэлхийн хамгийн өвөрмөц газруудын нэг юм. За харин Италийн хойд хэсгийн сүрлэг улсын дунд хадны хананд бараг наалтсан мэт харагдах нэгэн гайхамшигт ариун газар байдаг. Түүнийг Santuario Modano della Corona гэж нэрлэдэг. За энэ сүмийг анх харсан хүн бүр яаж ийм газар барьж чаддаг юм бол гэж гайхдаг. За учир нь уг сүм Monte Baldo
Альдо уулын эгц хананд даглайн түвшнөөс ойролцоогоор 774 метрийн өндөрт байрладаг бөгөөд доороо Италийн үзэсгэлэнт Адиже хөндийг ширтэн сүндэрлэдэг. Өнөөдөр энд хүрэхэд харьцангуй амархан болсон ч эрт үед энэ газар бараг хөршгүй ариун орон байжээ. Хүмүүс өтгөн ой дундуур мушгиралцсан замаар алхаж 1500 гаруй шат өгсөн байж сая нэг юм сүмд хүрдэг байсан гэдэг. Тиймээс энэ аялал нь зүгээр нэг алхалт биш, харин итгэл үнэмшлийн сорилт болдог байв. Santuario Madonna della Coronaгийн түүх маш эртнээс эхэлдэг. 13 дугаар зууны үед энэ хадны хүндийд даянчид амьдарч нам гүм орчинд залбирч бясалгадаг байсан гэдэг. Хожим жижиг агуун сүм бий болжээ. Домогт өгүүлснээр 15 дугаар зуунд Родос арал Осмоны довтлохоонд өртөх үед Мадоннагийн нэгэн ариун хөрөг дадлага болж дараа нь Италийн энэ хаданд гарч ирсэн гэдэг. Хүмүүс энийг Тэнгэрийн дохоо гэж үзэн энэ газрыг улам ихээр шүтэх болжээ. 1625 онд Мальтийн Вицрүүд энэ газрыг ивэлдээ авч жижиг даянчийн суудсыг жинхэнэ мөрөглийн сум болгон өргөжүүлсэн юм байна. Он жил өнгөрөх тусам сүм улам өргөжин хөгжсөн. Гэхдээ энэ газрын хамгийн гайхамшигтай зүйл бол зөвхөн архитектур биш, харин энд мэдрэгддэг уур амьсгал. Сүм рүү харах шат нь Ромын ариун шат болох Scala Sant'агаас санаа авсан байдаг. За энэ шат нь Есүс Христ цовлогдохоос өмнө туулсан зовлонгийн замыг бэлэгддэг гинэ. Сүмийн дотор тал нам гүм тайван уур амьсгалтай. Хадны чулуун хан, лааны бүдэг гэрэл, үргэлжтийн шивнсэн залбирал бүгд нийлээд яг л өөр ертөнцид орсон мэт мэдрэмж төрүүлдэг гинэ. Гэхдээ Santuario Madonna della Corona зөвхөн шашны газар биш. Энэ бол хүний төсвөр төвчээр итгэл үнэмшил, байгальтай зохицон амьдрах ур чадварыг бас харуулсан архитектурын гайхамшиг юм байна. За Италийн Флоренц хотын төвд олон зууны түүхийг өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн нэгэн гайхамшигт гүүр бий. Түүнийг Ponte Vecchio буюу хуучин гүүр гэж нэрлэдэг. 1345 онд баригдсан энэ гүүр бол Европын хамгийн эртний чулуун гүүрнүүдийн нэг бөгөөд өнөөдөр Флоренц хотын хамгийн алдартай бэлэг тэмдэг болсон юм. Гэхдээ Ponte Vecchio бол зүгээр нэг гол дээгүүрх гарц биш. Энэ бол худалдааны гудамж, урлагийн бүтээл, түүхэн дурсгал бүгдийг нэг дор агуулсан амьд музейм. Гүүр Arno River мөрнийг хамгийн нарийн хэсгээр нь аталдаг. 3 аврах чулуун нуман тулгуур дээр тогтсон энэ гүүрийн төв нум нь 30 м урттай бөгөөд бусад 2 нум нь тус бүр 27 м-ийн хэмжээтэй. Ponte Vecchio-гийн түүх Ромын эзэнт гүрний үеэс эхэлдэг. Анхны гүүр нь модоор баригдсан байсан ч 1333 онд Арно мөрөн аимшигтай үерлэж бүхэлдээ суурьжээ. Үүний дараа 1345 онд уран бүтээлч Taddeo Gaddi болон архитектор Neri di Fioravanti нар өнөөдрийн чулуун гүүрийг ярьсан байна. Мөн Арно мөрний эргийг хамгаалахын тулд чулуун далангууд байгуулжээ. Эхэндээ гүүрэн дээр махны худалдаачид, арьс ширний ажилчид, эц дотор зардаг хүмүүс ажилдаг байсан аж. Гэвч гүүрнээс гардаг эвгүй үнэр Флоренцийн захирагчид маш их төвөг учруулдаг байжээ. Тиймээс 1593 онд тэрээр бүх махны худалдаачдыг гаргаж оронд нь үнэт эзлэгчид болон алт мөнгөний даргачдыг оруулсан байна. Тэр үеэс хойш Ponte Vecchio Италийн хамгийн алдартай үнэт эзлийн төвүүдийн нэг болжээ. Гүүрийн дээгүүр бас нэгэн нууц зам байдаг. Энэ бол Vasari коридор юм. 1944 онд германчууд ухрахдаа Флоренц хотын бараг бүх гүүрийг дэлбэлсэн ч Ponte Vecchio-г устгаагүй үлдээжээ. Түүхэнд өгөөснөр энэ гүүрийн гоо үзэсгэлэнг биширсэн хүмүүс түүнийг аварч үлдэхийн төлөө хичээсэн гэдэг. Хэдийгээр гүр өөрөө сүдээгүйч ойролцох гудамжууд ихээхэн эвдэрч дараа нь 1950-ад онд дахин сэргэн босогджээ. Дайны дараа Васарын хонгол нь хотын 2 эргийг холбох нууц гарц болон ашиглагдаж байсан гэдэг. Өнөөдөр Ponte Vecchio бол хүн түүхэн дурсгал биш. Энэ бол урлаг, аялал жуулчлал, хайр дурлалын бэлэг тэмдэг болсон газар юм. Орой болоход хүмүүс гүүрэн дээр цугларч Арно мөрөн дээр жаргах нарыг хардаг. Гудамжны хөгжимчдийн аялгау агаарт зуурайтаж үнэт эдлийн дэлгүүрүүдийн гэрэл усан тусан хэлэлцэн. Сүүлийн жилүүдэд Ponte Vecchio дээр хайрын цойж өлөгдөг уламжлалт илэрсэн. Хосууд хайр дурлалаа мөнх байлгахын тулд цойж өлөгдөгч эрх баригчид гүүрийн бүтцийг хамгаалахын тулд эдгээрийг үе үе авч хайдаг байна. 1966 онд Флоренц хот дахин аимшигт үерт автсан үед гүүрийн дэлгүүрүүд ихээхэн эвдэрсэн ч Ponte Vecchio дахин сэргийгдэж чадсан байна. Олон зууны турш үеэр дайн сүрлэг даван туулсан энэ гүүр өнөөдөр ч Флоренц хотын зүрхэнд бат зогссоор байна. За хойд Африкийн цөлийн гүнд яг л өөр гариг дээр ирсэн мэт санагдуулам нэгэн юр бусын газар байдаг. Энэ бол Матмата дахь газар доорх байшингууд юм. За энд ирсэн хүмүүс хамгийн түрүүнд хүмүүс үнэхээр энд амьдардаг гэж үү гэж гайхдаг. Учир нь энэ тосгон жирийн хот суурин шиг харагддаггүй. За гаднаас нь харахад зөвхөн хадрахаг хөрс жижиг хонхрууд л үзэгддэг. Харин газрын гүнд бүхэл бүтэн байшин, өрөө тасалгаа, галтогоо агуулах хүртэл нуугдаж байдаг. Матмата бол Бербер үндэстний эртний суурин юм.
За берберүүд олон зууны өмнөөс Сахарын халуун зүйлд амьдарч ирсэн хүмүүс бөгөөд тэд байгальтай зохицон амьдрах гайхалтай арга олжээ. Өдөртөө агаарын температур 40-50 хэм хүрдэг энэ нутагт энгийн байшин барих бараг боломжгүй байв. Тиймээс хүмүүс газар ухаж, хад чулууг сийлэн газар доорх сууц бүтээж эхэлсэн байна. Эдгээр байшингуудыг троглодит буюу агуйн сууц гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс том дугуй нөхөх нь дараа нь тэр нүхний ханыг дагуулan өрөө тасалгаануудыг сийлж гаргадаг байжээ. За ингэснээр байшин газрын гүнд байрлах бөгөөд гаднах аимшигтай халуунаас хамгаалагдана. Гайхалтай нь гадаа шатам халуун байсан ч дотор нь үргэлж сэрүүн байдаг. Зарим байшин хид хідэн өрөөтэй бүр олон гэр бүл хамт амьдрах хэмжээний том байдаг байжээ. Математикийн газар доорх байшингууд зөвхөн халуунаас хамгаалж зогсохгүй дайсны довтлохоноос ч нуугдах давуу талтай байсан гэдэг. Өнөөдөр ч энтхийн зарим хүмүүс өвөг дээдсийнхээ адил газар доорх сууцандаа амьдарсаар байна. Гэтэ математа дэлхийд даяар алдартай болсон өөр нэг шалтгаан байдаг юм байна. 1977 онд алдарт Star Wars киноны зураг авалт энд хийгджээ. Найруулагч Жорж Лукас энэ газрыг хараад яг л өөр гаргийн хот шиг санагдсан учраас кинондоо ашигласан байна. За үүнээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид энэ гайхамшигт газрыг үзэхээр ирдэг болсон байна. Өнөөдөр математад очсон хүмүүс хаданд ухсан өрөөнүүдээр орж газар доорх ресторануудад хооллож бербер хүмүүсийн энгийн амьдралтай танилцах боломжтой. За шүн болоход цүлийн нам гүн байдал, салхины чимээ, чулуун ханнуудын сэрүүн мэдрэмж бүгд нийлээд яг л цаг хугацаагаар аялж буй мэдрэмж төрүүлдэг гэдэг. За дараагийн гайхамшиг маань Хятадын Шанси мужийн уул хаттай бүсэд газраас 75 метрийн өндөрт эгц хананд наалтсан мэт харагдах нэгэн гайхамшиг сүм бий. Түүнийг Хуангонг Темпл буюу өлгөөтэй сүм гэж нэрлэдэг. За анх харсан хүн бүр энэ сүм яаж нурчихгүй өнөө хүртэл тогтож байгаа юм болоо гэж гайхдаг. За учир нь энэ сүм яг л агаарт хөөж байгаа мэт харагддаг гинэ. Өлгөөтэй сүм нь Хятадын ариун уулсын нэг болох Хиншан уулын ойролцоо Хуанюан хошуунд байрладаг. Ойролцоо хамгийн том хот нь Датун бөгөөд эндээс 64 км-ийн зайтай оршдог. 1500 гаруй жилийн өмнө баригдсан энэ сүм нь зөвхөн байршлаараа биш мөн онцгой утга агуулгаараа алдартай. Учир нь энэ бол буддийн сүм атлаа, даоизм болон күнзийн сурталчилан элементүүдийг нэг дор агуулсан ховор байгууламж гинэ. За өөрөөр хэлбэл Хятадын 3 гол сургаал нь нэг дор оршдог газар гэсэн үг. Домогт өгүүлснээр манай эртний 491 онд Леоран нэртэй ганц лам энэ сүмийн барилгын ажлыг эхлүүлсэн юм байна. За тухайн үед хойд Вэй улсын эзэн хаан буддийн шашныг хавчиж байсан ч дараа нь хийсэн үйлдэлтийг гэмшин буддизм болон даоизмыг дахин дэмжиж эхэлсэн гэдэг. За хожим эзэн хаан өмнөд нутгийн сүрлэг сүмүүдийг хараад умард нутагт ч гэсэн тэнгэр газар хоёрын дунд орших мэт ариун сүм байрна хэмээн шийдсэн байна. За ингээд хадны дунд газарч биш тэнгэрч биш мэт харагдах энэ гайхамшигт сүмийг байгуулах санаа төржээ. Сүмийн бүтэц үнэхээр гайхамшигтай. Бүх байгууламжийг хаданд ухаж суулгасан царс модон дам нуруунууд тогтоон барьдаг. Гол тулгуур нь хадны дотор нуугдсан байдаг тул гаднаас нь харахад сүм агаарт өлгөөтэй мэт санагддаг. Нийт 27 модон дам нуруу гол барилгуудыг туулж байдаг бөгөөд төмөргийнч төмөр эхлэгээнүүдээр нэмэлт хамгаалалт хийсэн юм байна. За сүмийг хадны доор байрлуулсан нь бас учиртай. Дээрээс унтсан хадны бороо нарны шууд тусгалаас хамгаалдаг учраас олон зууны турш илэгдэл багтай хадгалагдан үлдсэн юм байна. За өнөөдөр ч энэ сүм салхи шуурга, газар хөдлөлт, бороо зэргийг даван туулсаар байгаа нь инженерийн гайхамшиг гэж тооцогддог. Сүм нийтдээ 40 гаруй өрөө, асар, танхимаас бүрддэг бөгөөд бүгд хадны ирмэг дагуу байрладаг. За хойд хэсэгт нь 5 буддагийн танхим, Гуан Ин бурхны танхим, 3 шашны танхим байрладаг. Энэ нь 3 сургаал, нэгэн дор эв нэгдэлтэй оршино гэсэн Хятадын эртний үжлийг илэрхийлдэг. За олон зууны туршид сүм байгалийн нөлөөнд илэгдэж байсан тул Хятадын соёлын өвийн байгууллагууд тогтмол сэргээн засварлах ажил хийдэг юм байна. 2015 онд томоохон сэргээн засварлалт эхэлж хааны зураг тосон чимэглэлүүдийг шинжилсэн байна. За ингээд өнөөдрийн маань бичлэг өвгөр өндөрлөж байна. Эдгээр газруудаас аль нь танд хамгийн их таалагдсанаа сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Мөн лайк болон subscribe дараад сувгийг маань дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.